Сайн байцгаана уу? Зорилгоор өдөртүүлсэн амьдрал номын 3 дугаар хичээлийг хамтдаа үзэхэд бэлэн болсон байна. Ингээд хичээлээ эхлүүлцгээе. Томас Карлайл гэж хүн зорилгогүй хүн залуургүй завтай адил зөвхөн хэрэн хэсүүчилж хүн гэж хэлэхэд хэцүүхэн юу ч биш нэгэн болно гэж хэлсэн байдаг. За тэгээд номлогчийн үгс 4-4 дээр аливаа үйлсдэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдгоо гэж бичсэн байна. Хүн болгон ямар нэг юмар удирдуулан амьдардаг. Ихэнх толь бичигт удирдах буюу drive гэдэг үгийг заалж захирах, зөв чигийг заах гэж тодорхойлсон байдаг. Бид машин жолоодсон ч, хадаас хатсан ч, гольфын бөмбөг зогсон ч тухайн үедээ тухайн зүйлийг заалж, захирч, заан чиглүүлж байдаг. Тэгвэл бидний амьдралын хөдөлгөөх хүч нь яг юу юм бэ? Бид ямар нэгэн асуудал, сэтгэлийн хүнд дарамт, аль нэг ажлыг дуусгах ёстой цаг хугацаанд баригдан, нэг үгээр удирдагдан амьдарч байж магадгүй. Мөн өнгөрсөн үеийн таагүй дурсамж, байнгын айдас хүйдэс, эсвэл хэн нэгэнд хэлж зүрхлэхгүй буруу итгэлдээ хөтлөгдөн амьдарч байж магадгүй. Бид ямар нэгэн нөхцөл байдал, ямар нэгэн сэтгэл санааны байдалд хөтлөгдөн амьдардаг. Тэр дундаас хамгийн түгээмэл 5 зүйлийн талаар хамтдаа авч үзцгээе. Нэгдүгээрт олон хүн хийсэн гэмнүгэлдээ хөтлөгдөн амьдардаг. Хийсэн гэмнүгэлдээ хөтлөгдөн амьдардаг хүмүүс харамсах сэтгэлээс ангижирч, ичгүүр, зовлонгоо нуун дарахын тулд бүх амьдралаа зарцуулж орхидог. Тэд дурсамжиндаа захирагдан амьдарч ирээдүгээ өнгөрсөндөө захируулдаг. Заримдаа тэд ямар нэгэн ухамсаргүй байдлаар өөрсдийн амжилтыг буснуулж өөрсдийгөө шийтгдэг. Каин гим нүгэл үйлснийхээ дараа түүний гмийн ухамсар өөрийг нь Бурхны оршихугаас холдуулж Бурхан түүнд чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэх болно гэж хэлжээ. Энэ үг нь зориггүй бидрэн амьдрагч өнөөгийн хүмүүсийн амьдралын дүр төрхийг илчлэн харуулж байна. Бидэнд өнгөрсөн үе байдаг ч бид өнгөрсөндөө хоригдох хэрэггүй. Бурхны зориг бидний өнгөрснөөс болж хязгаарлагдахгүй. Тэр хүн алсан Мосег удирдагч болгож аймхай хулчхар Гидеоныг эр зоригтой дайчин баатар болгож өөрчилсөн. Бидний цаашдын амьдралаар дамжуулан Бурхан агуу гайхамшигтай ажлыг хийх болно. Бурхан бол хүмүүсийг шинээр бүхнийг эхлэхтэн туслахдаа тун чадварлаг нэг юм. Библиэд ингэж хэлдэг. Алдаа зөрчил нь уушлагдсан бөгөөд нүглэн далдлагдсан нэгэн юутай өрөөлтэй вэ? Дуулал 32:1. Хоёрдугаарт нь олон хүн өс хонзон уур хилэнгийн гашуун үндэс зажлан амьдардаг. Ийм хүмүүс сэтгэлийн шархнаасаа ангижирч чаддаггүй. Уучлалаар сэтгэлийн зовлонгоос ангижирхын оронд зовж шаналсан цаг мөч бүрийг тархи толгойдоо байнга санаж амьдардаг. Хэн нэгэнд өс хонзон санагч хүмүүс янз бүрийн байдлаар уурлаж хилгэндэг. Уур хилэнгээ дотроо хадгалан дуугаа хураачдаг хүн байхаас гадна сэтгэл зүрхэндх уур омгоо тесэлж дэлбэлэн бусдын дээр цутгаж орхидог хүнч байдаг. Энэ хоёр тийм ч эрүүл сарвал үйлдэл биш бөгөөд ингэснээр тэр хүнд ямар ч тус болохгүй. Уур уцаартай үедээ бид уурлуулсан хүний биш өөрийгөө илүүтэй шархлуулж байдаг. Бидний сэтгэлийг шархлуулсан хүн аль хэдийн түүнийгээ мартчихсан байдаг бол сэтгэлэн шархалсан хүн байнга өнгөрснөө санаж өөрийгөө зовоож тарчлаадаг. Үүнийг битгий мартаарай. Бид өс хонзон өөрлөн шархаа байнга бодоод байвал шарх маань тэр л хിവэрээ үлдэж хизээч анж идэхгүй. Нэгэнт өнгөрсөн л бол өнгөрсөн шүү дээ. Юу ч бидний өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй. Бид бусдад өс санснаар өөрсдийгөө шархлуулж байдаг. Бид өөрсдийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн зүйл нь өнгөрснөөсөө сургамж аваад бүгдийг нь мартаж орхих хэрэгтэй. Библиэд ингэж хэлсэн байдаг. Уур хорслон мунхаг хүнийг алж атаархлан гин нэгнийг өхүүлдэг. Йов 5:2. Гуравдугаарт нь олон хүн айдаст хөтлөгдөн амьдардаг. Айдас нь цочролд орох бодит бус найдвар чанд хатуу гэр бүлийн орчноос болж
үүсч болох ба мөн удамшлын хүчин зүйлээс шалтгаалan үүсдэг. Ямар ч шалтгаанаар үүссэн бай айдсаасаа болж хүмүүс заримдаа сайхан боломжийг алддаг. Учир нь тэд адал явдлаас айдаг юм. Харин тэд аюулгүй байдлыг эрхэмлэн аюулаас зайлсхийж одоогийн байгаа байдлаа хадгалахыг хичээдэг. Айдас бол хүн өөрийгөө хорж сагддаг шорон гэж хэлж болох юм а. Энэ шорон нь биднийг Бурхны хүссэн хүн болоход саад болдог. Тийм учраас бид айдастай итгэл, хайр гэсэн зэвсгээр халз тулдах хэрэгтэй. Библиэд ингэж хэлжээ. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна гэж 1-р Иохан 4:18 дээр хэлжээ. 4-дүгээрт нь олон хүн эд юмд хөтлөгдөн амьдардаг. Ямар нэг юмыг гартаа оруулах гэсэн хүсэл эрмэлзэл нь амьдралын зорилт болчихсон хүмүүс байдаг. Байнга илүү олон юмыг олж авах гэсэн хүсэл эрмэлзэл олон юмтай болох тусам илүү жаргалтай, илүү чухал хүн болж илүү тайван сайхан амьдрах болно гэсэн бодлоос урган гарч ирдэг. Гэвч эдгээр нь бүгд худал хуурмаг юм. Хүний эзэмшиж байгаа зүйл нь хүний сэтгэлийг түрхэн хугацаанд сэтгэл хангалуун байлгадаг. Тухайн зүйл өөрчлөгдөхгүй учраас эцэстээ дургүй хүрч илүү шин, илүү том сайн юмтай болохыг хүсэж эхэлдэг. Их юмтай байх тусам чухал хүн болж чадна гэсэн итгэл нь буруу юм. Гэвч өөрийн үнцийн ба өмч эзэмших үнцийн хоёр хизээш нэгдэхгүй. Бидний үнцийн бидний эзэмшиж байгаа эд зүйлсээс хамаарахгүй. Бурхан ертөнцийн хамгийн үн цэнтэй зүйлс бол эд хөрөнгө гэж огт хэлээгүй. Мөнгөний талаарх хүмүүсийн хамгийн буруу ойлголт нь их мөнгөтэй байх тусам тайван сайхан амьдарч чадна гэсэн бодол юм. Тийм огтоосоо биш. Эд баялгаа та захирч хянах аргагүй шалтгааны улмаас ганцхан хормын дотор л алдаж мэднэ. Жинхэнэ тайван сайхан амьдралыг хинч булааж авч чадахгүй зүйлээс л олж болно. Тэр бол Бурхан бид хоёрын харилцаа юм. 5-дугаарт нь олон хүн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд амьдардаг. Ийм хүмүүс эцэг их, хань нөхөр, эсвэл үр хүүхэд юм уу багш, мөн найз нөхөд болон өөр олон хүмүүсийн найдвараар амьдралаа удирдуулдаг. Насанд хүрсэн хойнооч эцэг эхийнхээ сэтгэлд нийцүүлж амьдардаг хүмүүс байдаг. Зарим хүмүүс эргэн тойрныхоо дарамт шахалтан доор амьдардаг. Ийм хүмүүс үргэлж бусад хүмүүс нь өөрийнх нь талаар юу гэж бодож байгаа л гэж сэтгэлэн зовж байдаг. Харамсалтай нь олон нийтийг дагаж амьдардаг хүн төөрч будлан замаа алддаг. Би амжилт руу хөтэлдэг зам бүрийг мэдэхгүй ч бусдыг сэтгэл хангалуун байлгахын төлөө амьдрах нь бүтлгүйтэл рүү хөтэлдэг гэдгийг сайн мэдж байна. Бусдын санал хүсэлд захирагдж амьдрах нь бидний амьдралд чиглэсэн Бурхны зорилгыг алдахад хүргэдэг. Есүс хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй гэж Матай 6:24-д хэлсэн байдаг. Үүнээс гадна бидний амьдралыг удирддаг өөр олон хүчин зүйл байдаг боловч бүгд мухардал буюу хизээж ашиглаж чадахгүй далд нөөц бололцоо, хэрэгцээгүй хит ачаалал, мөн сэтгэл ханамжгүй амьдралд хүргэдэг. Энэ 40 өдрийн аян танд Бурхны зорилгоор хэрхэн удирдуулж хөтлөөлөн тодорхой зөв чиглэлтэй амьдралаар амьдарч чадах вэ гэдгийг таниулж мэдүүлэн. Бурхан таны амьдралыг удирдах чиглүүлэх зорилгыг мэдэх нь таны хувьд хамгийн чухал зүйл юм а. Зорилгогүй амьдрсны эцэст авч болох нөхөн төлбөр гэж огт байхгүй. Амжилт, эд баялаг, нэр алдар, мөн зугаа цэнгэлийн аль нь ч амьдралын утга учир биш. Зорилгогүй амьдралд утга учиргүй үйлдэл, зөв чиглэлгүй хөдөлгөөн, мөн ямар ч хэрэгцээгүй үйл ажил тасралтгүй үргэлжилдэг. Зорилгогүй амьдрал нь дэмий бөгөөд ямар ч утга учиргүй байх болно. Зорилгоор удирдуулсан амьдралын үр ашиг. Зорилготой амьдрал 5 зүйлийн үр ашигыг бид нар хүртдэг байх нэ. 1-дүгээрт нь зорилгоо мэдвэл амьдрал утга учиртай болно. Хүн утга
учиртай амьдрахаар бүтээгдсэн. Тийм учраас хүмүүс сэтгэл судлал юм уу, сүнс дуудах зэрэг элдв янзын аргаар амьдралынхаа утга учирыг олох гэдэг. Амьдрал нь утга учиртай хүн бараг бүхий л хүнд хэцүүг даван туулж чаддаг бол амьдрал нь утга учиргүй хүн өчүүхэн зовлонгч төвчж чадахгүй. Нэгэн 20-од насны залуу ингэж үчжээ. Би ямар нэг юм болох гэж байдгаараа тэмүүлж байгаа боловч үнэндээ яг юу болох гэж байгаагаа мэдэхгүй учраас гарцаагүй бүтлгүй хүн. Миний хийж чадах юм гэвэл зүгээр л тэг сэнгис хийж амьдрах. Хизээ нэгэн цагт би амьдралынхаа зорилгыг олж мэдвэл тэр цагт л сая жинхэнэ амьдарч эхэлнэ ах та. Бурхан байхгүй бол амьдралд ямар ч зорилго байхгүй бөгөөд зорилгогүй амьдрал утга учиргүй байна. Утга учиргүй амьдралд эрхэм чанарч хүсэл тэмүүлэлч байхгүй болно. Библийн сударч гэсэн олон хүн зөвхөрсөн сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Исая: би дэмий хөдөлмөрлөж өөрийн хүчийг юунд ч биш хоосон зарцуулжээ гэсэн бол Йов хэлэхдээ миний амьдрал цөхрөл дунд үргэлжилсээр гэсэн байдаг. Йов үүнээс гадна би шантарч байна, амьдралаас салхаж байна. Намайг ганцаарнг минь орхиоч, амьдрал минь авахын малга гэж Йов 7:16 дээр харуулсан бичсэн байдаг. Хамгийн эмгэнэлтэй зүйл бол үхэл биш, харин зориггүй амьдрал юм а. Хүсэл тэмүүлэл бидний амьдралд ус агаар шиг хэрэгтэй. Амьдралын зовлон бэрхшээлийг даван туулахад хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Доктор Берни Сигл 100 насламаар байна уу гэж өөрийн хариуцдаг хор тавдартай өвчтнүүдээс асуувал хэн энэ өвчнийг даван туулж чадахыг мэдэх боломжтой гэжээ. Энэ асуултанд амьдралын зорилгоо сайн ухамсарласан хүн тийм гэж хариулдаг бөгөөд тэдний амьдрах магадлал арай их байдаг. Зорилготой бол чин хүсэл мөрөөдөл төрдөг. Та одоо цөхрөлд орчход байгаа бол түр хүлээгээрэй. Зорилготой амьдарч эхлэх тэр л мөчөөс таны амьдралд гайхамшигтай өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Бурхан ингэж хэлжээ. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Иремья 29:11. Та яг одоо ямар ч найдваргүй мэд нөхцөл байдалтай тулгараад байна уу? Библи ингэж хэлсэн байна. Бурхан бидний төсөөлж хүснээс хамаагүй олон ажлыг хийж чадна. Бидний залбирал, хүсэл, бодол мөн найдвараас илүү агуу ажлыг хийж чадна. Эфес 3:20. Хоёрдугаарт нь зорилгоо мэдвэл бидний амьдрал энгийн байх болно. Учир нь бидний юу хийх хэрэгтэй хэрэггүйг зорилго тодорхой зааж өгдөг. Бидний зорилго заавал хийх ёстой ажил болон хийх ёсгүй ажлыг дүгнэх үндэслэл болдог. Ямар нэгэн зүйлийг хийхээс өмнө энэ нь намайг хайрлах, Бурхны зорилгыг биелүүлэхэд тус болох болов уу гэж өөрөөсөө асуугаарай. Тодорхой зорилгогүй бол бид яагаад ийм шийдвэр гаргасан болон хэдийгээр цаг зарцуулах нөөц баялгаа яаж ашиглах үндэслэл байхгүй болно. Ингээд зөвхөн нөхцөл байдал дарамт шахалт түүнчлэн тухайн цаг үеийнхээ сэтгэл санааны дагуу шийдвэр гаргахад хүрдэг. Өөрийн зорилгыг мэдэж чадаагүй хүнд дэндүү олон зүйлийг хийхийг зорж үүнээсээ болж хит их ачаал ядаргаанд орон бусадтай харилцах тал дээр зөрчил үүсгдэг. Бусдын хүссэн шаардсан бүхнийг хийнэ гэдэг боломжгүй. Бурхан бидэнд зөвхөн өөрийн хүслийг биелүүлэх цаг хугацааг өгсөн учраас магадгүй бид оногцсон бүхнийг хийж амжихгүй байвал Бурханы зорилгоос өөр замаар явж өөр зүйл хийж байна гэсэн үг юм а. Тухайлбал телевиз хит их үзхийг ч хэлж бас болох юм. Зорилготой амьдрал таныг илүү энгийн амьдралын арга барил төлөвлөгөөтэй болгодог. Библиэд ингэж хэлжээ. Бусдад үзүүлэхийн төлөөх амьдрал бол үр ашиггүй амьдрал юм. Харин игэл жирийн амьдрал бол элбэг дэлбэг амьдрал юм. Сургаалт үгс 13:7. Мөн ингэж амьдрал таны сэтгэл амар тайван байх болно. Эзэн
Та зорилгыг бат сахиж танд түшгэлдэг нэгэнд та төгөлдөр амар амгалан өгнө. Исая 26-гийн 3. 3-дугаарт нь зорилгоо мэдвэл фокусаа тааруулж амьдрна. Энэ нь бидний хичээл зүтгэл, эрч хүчээ хамгийн чухал зүйлд төвлөрүүлэхэд тусалдаг. Бид зөв сонголт хийж амьдрах учраас бүх зүйл үр ашигтай байна. Аар сар зүйлээс болоод сэтгэл санаа өмөрдөх нь хүн төрлөختний мөн чанар юм. Бид амьдралдаа өчүүхэн жижиг зүйлийн төлөөж хүсэн тэмүүлдэг. Хенри Дэвид гэж хүн хэлэхдээ хүмүүс чимээгүйхэн өөрсдийгөө гаргуундан гаргаж байна гэжээ. Гэвч одоо цагт энэ талаарх хамгийн тохиромжтой тодорхойлт бол зориггүй замбраагүй дэл юм. Олон хүн тойруулган дээр эргэхтэй адил ухаан сөхөөгүй эргэлдээд л байхаас биш хаашаа явахаа мэддэггүй. Бид тодорхой зориггүй учраас байнга зүг чигээ өөрчилж ажил мэргэжил, харилцаа холбоо, цуглаан мөн үүнээс гадна олон хэлбэрээр гадаад байдлаа зохисолтгүйгээр өөрчилдөг. Ингэснээр бидний сэтгэлийн бодлоонтой байдал тогтвортой болж сэтгэлийн хоосрол арилаасаа гэж хүсдэг. Бид энэ удаад арай дээрдэх байх гэж боддог хэдий ч ингэж найдлаа гэд бидэнд дутагтаад байгаа гол анхаарах ёстой асуудал болох зорилгоо шийдвэрлэж чаддаггүй. Эфес 5:17 дээр тийм учраас бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар гэжээ. Гол анхаарлаа зөв зүйлд хандуулах хүчийг гэрлээр жишээлэн мэдж болно. Тарж сарнсан гэрэлд хүч буюу нөлөөлөх чадвар бараг байдаггүй. Гэвч гэрлийн төв цэгийг зөв тааруулбал эрч хүчийг хоримтлуулж чадна. Томруулдаг шил ашиглаж нарны гэрлийг хуралдуулан зүлэг ногоо юм уу цаас их шатааж болдог. Анхаарлаа зөв хандуулбал гэрэл улам хурц болж гант хөмрийг ч лазерын гэрэл мэт нүхлэх чадaltaй байдаг. Зорилготой бөгөөд гол анхаарлаа зөв зүйлд хандуулсан амьдрал бүхнээс хүчтэй. Ариун сүнсний хүчээр Бурханаас гартсан зорилгоор удирдуулан амьдрвал Бурханы хүсэл тааллыг чадварлагаар гүйцэлдүүлж чадна. Түүхийг ихээхэн өөрчилсөн хүмүүс бүгд тодорхой зорилготой амьдарч байсан юм. Жишээлбэл Илч Паул хоосон гараар Ромын эзэнт гүрэнд Христийн шашныг дэлгэрүүлсэн. Түүний нууц бол гол анхаарлаа зөв зүйлд хандуулсан амьдрал байсан юм. Паул хэлэхдээ би бүх хүчээ нэг зүйлд л төвлөрүүлдэг. Ардхаа мартаж урдах зүйлс рүүгээ зүтгэн тэмүүлдэг гэж Филиппой 3:13-т бичжээ. Таны амьдрал бусдад нөлөөлөх чадвартай байгаасай гэж хүсэж байвал гол анхаарлаа зөв зүйлд хандуул. Саваагүй зангаа орхи. Бүхнийг хийж гүйцэлдүүлэх гэж хүчээ бүү тарамд. Бага ажил танд үр ашигтай гэж бодсон зүйлээч таслан зогсоо. Тэр чинь үр ашигтай ажил байлаа ч гэсэн зөвхөн хамгийн чухал үүсэд л анхаарлаа төвлөрүүл. Ажил үйлс бүтээмж хоёрыг битгий холж утга. Юунаас болж зориггүй завгүй амьдарч байна вэ? Бурхны бидний төлөө гэсэн бүхнийг хүсэж тэр зорилгыг ширтэн хар. Филиппой 3:15 дээр Паул ингэж хэлсэн байдаг. 4-дүгээрт нь зорилгоо мэдвэл амьдрах хүчийг олно. Зорилго халуун сэтгэлийг төрүүлдэг. Тодорхой зорилго юунаас ч илүү хүчтэй. Харин зорилгогүй бол халуун сэтгэлгүй болно. Унтаж хэвтэгч утга учиргүй дарамттай санагдаж болно. Төдийлөн чухал биш утгагүй зүйлс биднийг туйлдуулж, бидний хүч ба баяр хөөргийг булаадаг. Жорж Бернард Шоу гэж хүн энэ дэлхийд жаргал идлүүлсэнгүй гэж гомдолдог бөөн зовлон шаналтай нэгнээс илүү эрх чөлөөтэй болж агуу зорилгын төлөө хэрэглэгдэж байгаа бидний жинхэнэ баяр хөөр мөн гэж бичсэн байдаг. 5-дугаарт нь зорилгоо мэдвэл мөнх амьдралд бэлдэж чадна. Олон хүн энэ газар дэлхийд мөнх эд хөрөнгөтэй болох гэсээр байгаад амьдралаа бардаг. Тэд өгснийхээ дараа ч нэрээ дуурсахыг хүсдэг. Гэвч бусад хүн миний амьдралын талаар юу ярьж байна вэ гэдэг чухал биш. Харин Бурхан бидний талаар
юу гэж бодож байна вэ гэдг л туйлын чухал билээ. Бусад хүн танаас илүүг хийж бүтээн таны амжилтыг эвдэж нэр төр алдар гавьяач нь мартагдана. Энэхүү гашуун үннийг хүмүүс ухаардаггүй. Джеймс Добсон оюутан байхдаа теннисийн авраг болно гэсэн зорилготой байжээ. Нүүр их чармайлт гарган түүний авсан аврагын цом сургуулийнх нь үзэсгэлэнгийн тахимд тавигдсан байхыг хараад бахархдаг байжээ. Гэтэл хэдэн жилийн дараа нэгэн хүн нөгөө аврагын цомыг нь сургуулийн барилгыг өргөтгөн засварлах үедээ хогийн савнаас олж шуудангаар илгээжээ. Тэгэхэд Джеймс Добсон ингэж хэлсэн байдаг. Таны амьдралын бүх цомыг хэсэг хугацааны дараа хэн нэгэн хүн хаях болно. Энэ дэлхийд өв хөрөнгөө үлдээхийн тулд амьдрах нь ердөө л түрхэн зургийн зорилт юм. Мөнхийн өв хөрөнгө үлдээж амьдрах нь цагийг илүү үр ашигтай өнгөрүүлэх арга мөн. Бид өөрсдийн нэрийг үлдээхээр энэ газар дэлхийд илгээгдээгүй. Бид мөнх амьдрал бэлтгэхийн төлөө энэ газар дэлхийд илгээгдсэн. Бид нэг л өдөр Бурхны өмнө зогсоход Бурхан миний амьдралыг үнэлж цэгнэ. Энэ нь мөнхийн амьдрал руу орохын өмнөх хамгийн сүүлийн шалгалт болно. Библиэд ингэж хэлжээ. Санагтун бидний хүн нэг бүр Бурхны өмнө шүүгдэхээр зогсох болно. Тийм ээ. Бид бүгдээрээ Бурханд өөрийн амьдралын талаар тооцох болно. Ром 14:10. Гэхдээ аз болоход Бурхан биднийг энэ шалгалтанд тэнцээсэй гэж хүсдэг учраас биднээс асуух асуултаа урьдчилан хэлж өгсөн байдаг. Бид Библиэс Бурхан бидэнд тавих хоёр чухал асуултыг мэдж болно. Эхний асуулт нь чи миний хүү Есүс Христтэй хамтарч юу хийсэн бэ? Тэр биднээс шашны үзэл номлолын талаар асуухгүй лавтай. Хамгийн чухал нь бидний төлөө Есүсийн хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч Есүсийг хайрлаж түүнд итгэж түшгэлхийг сурсан уу гэж асууна. Есүс ингэж хэлжээ. Би бол зам, үнэн, ам мөн. Хинч надаар дамжихгүйгээр эцэгт хүрэхгүй. Иохан 14:6. Хоёрдугаар асуулт нь миний чамд өгсөн зүйлээр чи юу хийсэн бэ гэж асууна. Чи газар дэлхий дээр хэрхэн амьдарсан бэ? Миний өгсөн авьяас чадвар, боломж, хүч, харилцаа болон миний чамд өгсөн баялгаар юу хийсэн бэ? Бүхнийг зөвхөн өөртөө зориулсан уу эсвэл миний чамайг бүтээсэн зорилгын төлөө хэрэгэлсэн үү? Энэ ном дээрх хоёр асуултанд хариулж чаддаг болоход бэлдэх зорилготой. Нэг дахь асуулт нь бид мөнхийн амиа хаана өнгөрөөхийг шийдэх бөгөөд хоёр дахь асуулт нь бид мөнхийн аминдаа юу хийхийг шийдэх асуулт юм. Энэ номын сүүлийн хуудсыг уншиж дууссаны дараа бид энэ хоёр асуултанд хариулж чадах бэлтгэлтэй болсон байна. За бодож тунгаах хэсэгт зоригтой амьдрал нь амар тайван лөө хөтөлтгөө гэдгийг бодох нэ. За цээжлэх ишлэлээр бид Исая 26-гийн 3 буюу танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг та төгс амар тайван дотор хамгаалдаг гэсэн энэ ишлэлийг цээжлэх байна. За харин өөрөөсөө асуух асуулт нь гэр бүл болон найзууд маань миний амьдралын хөдөлгөөх хүчийг юу гэж хэлэх вэ? Би үнэхээр ямар хүн болохыг хүсэж байна вэ гэдгийг та өөрөөсөө асуугаарай. 3 дугаар хичээл маань үүгээр дуусч байна. Дараагийн хичээлээрээ уулзах хүртлээр баяртай.